За ингээд юуны өмнө энд сайн сургалтанд төгсөж багш тасалж төвшин мэрэгчлээ төгссөн бүх оюутнуудтай бүгдэнд нь халуун баяр хүргэе. За энэ удаагийн сургалт бол төгснөлт клубын үүсгэн байгуулагч Цэнгэнбаяр мастер болон Монгол Улсын боловсролын сургалтад хамтран зохион байгуулж байгаа хоёр дахь одоо яг албан ёсны одоо багш тасалж бэлдэж байгаа хоёр дахь сургалт байгаа. Энэ үед сургалт нь миний хувьд өөрийн зүгээс сургалтад орж хичээл орсон тавьж төлөв баяртай байгаа. Тэгээ одоо сая бас манай Монголын шитрийн холбооны ерөнхий нарийн очих нарыг хэлж байгаа. Бас иргэжлүүдэд одоо шитрийн спортыг ерөнхий улсын сургуулиудад бас оруулахаар хөтөлбөрт оруулахаар яригдж байгаа. Энэ цаг үед бол энэ олон сайхан багш нарыг бэлдсэн явдал бол одоо туйлын ач холбогдол өндөртэй ирээдүйн бас Монголын хойд зүйр бэлдэх том одоо сайхан багш нар бэлдэж байгаагаар маш том онцлог юм тэмдэглэмжтэй үйл явдал болж байна. Тэгээ одоо нийт сурагчдтай одоо оюутнуудтай энэ сурсан одоо хийсэн зүйлүүд улам сайхан баяжуулаад ирээдүйн бас олон арман их мастерууд дэлхийн аваргуудыг төрүүлэх болтгоо гэж ирээ. За Монгол шитрийн бол бас одоогоор бараг 90 жилийн түүхтэй. Энэ хугацаанд бол одоо эрэгтэй 8 их мастер, эмэгтэй 7 их мастер, нийт 15 их мастертай. За эмэгтэй эрэгтэй шитрчдын нийлбэр дүнгээр одоо гаргадаг үзүүлэлтэнд дэлхийн шитрийн олимпиадаар бас гардаг. Энэ үзүүлэлтээр дэлхийд одоо эхний 20-д явдаг, ирэмлэгддэг. Ийм одоо амжилттай. Ялангуяа эмэгтэй шитрчд бол сүүлийн жилүүдэд дэлхийд бол нэлээд өндөр амжилт үзүүлж явж байгаа. Бас эрэгтэй шитрчдын хувьд бол мэдээж өрсөлдөөн ширүүн ихтэй байдаг. Гисэн идэж бас 8 их мастер төрөн гаргасан байгаа. Энэ амжилт одоо үзүүлэлт нь бол бас том хөрмөттэй харьцуулахад те өнөөхөө тоонд хавахад бол бид нар бол бас чамгүй өндөр амжилттай. За ерөнхий одоо дэлхийн шитрийн холбооны чансаагаар бол одоо эхний 200-аад орноос бол 53-т дээрэмдэгддэг ийм амжилттай байдаг.